Тэгэхээр кино маань 19-р зууны үед Хятад улсад төрнөх ба Жангл хэмээх тосгонд хэд хэдэн хүчирхэг бүлгүүд бий болж хоорондоо дайтаж тэдэн дундаас арслангийн бүлгэн бусдыгаа илүүрхэж нэгэнтээ өөрийн гэсэн байр сууриа эзлэн авсан байдаг. Энэ залууг Blacksmith гэдэг манай киноны гол дүр. Тэрээр төмрийн дархан хийдэг ба түүний найз бүсгүй нь ягаан цэцэг хэмээх эмсийн хүрээлэнд бие үнэлдэг. Тэгээд Blacksmith найз бүсгүйгээ мөнгө хурааж эзнээс нь худалдаа аваад ирэх чөлөөтэй болгосныхоо дараа тосгоноос нь дагуулan гарч хинээч мэдхэргүй газар очиод аз жаргалтай хамтдаа амьдрахаар төлөвлөж тасралтгүй мөнгө хурааж найз бүсгүйтэй өгч хадгалуулдаг. Нэгэн өдөр арслангийн бүлэгмийн 3 удирдагч болох Алтан арслан, Мөнгөн арслан, Хөрөл арслан 3-ыг засгийн газраас дуудаж уулзаад улсын сан хөмөргийн алт тээвэрлэлд удахгүй болно. Тэр алтыг тээвэрлэх үед танаа тосгоноор дамжина. Харин танаа бүлгэм тухайн үед алтыг хамгаалж манай засгийн газартай хамтарч ажиллаач гэж шилтэл. Алтан арслан хүлээн зөвшөөрж алтыг намаараа хамгаалахаар шийдээд тээвэрлэлт хийх бэлтгэлээ базааж байх үедээ хортой сумд өртөж амьсгал хураадаг. Гэвч үнэн эрэхтэй Алтан арслан, Мөнгөн арслан болон Хөрөл арслан 2 алтнаас болж хуйлдаад хороосон байх ба түүний өгсөн мэдээг газар дээрх ганц хүү болох Зэн И хэмээх залуу сонсоод найз бүсгүйгээ үлдээгээд аавынхаа үхлийн шилтгааныг олж мэдхээр зэр зэвсгээ базааж аваад туслахаа дагуулan Жангл тосгоныг зорддог. Харин түүний аав Алтан арслангийн оршуулгын үеэр Мөнгөн арслан бүлгийн гишүүдтэй одооноос бидэнд шинэ удирдагч хэрэгтэй. Би өөрийгөө удирдагч болох ёстой хүн гэж бодож байна. Мөн дээрэс нь Алтан арслан чонын бүлгэм хороосон байх. Чоннуудаас өөр хинч хортоосом ашигладаггүй. Чонын бүлгэм рүү дайрцгаая гэд дайлаар мурдахаар болдог. Ингээд Blacksmith-ийн дархны газар чонын бүлэгмийн гишүүд ирээд шин зэвсгийн захиалга өгч тэднийг явсны дараа арслангийн бүлэгмийнхэн ирж мөн ялгаагүй шин зэвсгийнхээ захиалгыг өгч Blacksmith тасралтгүй зэвсгүүдийг үлдэрлэж түүний найз бүсгүй ажилдаг эмсийн хүрээлэнд нь Jack Knife хэмээх нэртэй засгийн газраас илгээсэн тагнуул удахгүй энэ тосгоноор тээвэрлэлт хийгдэх алтыг нууцаар хамгаалах даалгавар авчаад амарч зугаацахаар ирж буй хүний дүрээр орж ирээд охидтой зугаацаж эмсийн хүрээлэнд нь хэд хоног барилахаар болдог. Харин Blacksmith өөрийнхөө найз бүсгүйн өрөөнд орж ирээд найз бүсгүйтэй мөнгө өгч цуглуулж хадгалуулсан бүх мөнгө нь түүнийг худалдаа авч хүрэхээр болсон хэмээх баяртай мэдээг хэлдэг. Үүний дараа киноны сцен солигдож Зэн И туслагтайгаа хамт зам зуурын нэгэн хоолны газар ортол өөрийг нь алхаар утаж байсан. Мөнгөн арслангийн илгээсэн хүмүүстэй таарч гинтийн дайралтанд өртдөгч зэвсгийн эрдэм ур чадвараараа илүүрхэж хадлах хийсэн хүмүүсийг бүгдийг нь хороочоод шүн аавынхаа 2 үнэнч найзтай таарч нэгдээд дөрвөлээ хамт тосгонд ирдэг. Харин Мөнгөн арслан Хөрөл арсланд удахгүй алт тээвэрлэлт манай тосгоноо өнгөрнө. Алтыг агуу тулаанчид болох алдарт ихрүүд хамгааж яваа гэсэн. Гэхдээ тэднийг ядах юмгүй хороох болно гэж хэлжээ. Өөрийнхөө хамсаатнууд болох Poison Dagger болон Brass гэх нэртэй 2 хүнд Зэний тосгонд ирчихсэн бололтой түүнийг хороо гэж хэлээд алтан зоос шидэж өгдөг. Булчинлаг Brass алтан зоосыг амгацаа Зэнийг алхаар болоод шүн Зэний рүү гинтийн дарилтыг хийж Зэний өөрт байгаа бүх зэвсгүүдээ ашиглаж тулалддагч Brass-ийн арьсан дуулга болж хувраад бүх дарилтыг нь зогсоож Зэний халз тулаанд ялагдаж үхлийн ирмэгт ирэх үед Blacksmith гадах тулааны дуу чимээг сонсоод ухаан хадаж унсан Зэнийг найз бүсгүйнхээ өрөөнд оруулж ирээд Brass-аас нуугаад амийг нь авардаг. Маргааш нь засгийн газрын алтыг хамгааж буй алдарт ихрүүд тосгоноор дайран өнгөрч хоол идэхээр амарч байх үед нь Мөнгөн арслан болон түүний хүмүүс ирээд алтаа үлдээчээд өөрсдөө амьд үлдэж болно шүү гэсэн саналыг тавьтал ихрүүд чаддаг юм бол хороолдоо гэд тулаан өрнөж тулаанд ихрүүд илүүрхэж байтал гаднаас үл мэдэгдэх нэгэн хортой сумаар харуулж ихрүүдийг хороогоод Мөнгөн арслан алтыг авч явдаг. Үүний дараа Jack амь өргөцсөн ихрүүдийн цогцыг шинжилж үзээд хортой зүй ашиглаж хороосон болохыг нь мэдээд засгийн газарт мэдээ дамжуулж засгийн газар алтаа буцааж авахаар зэр зэвсэгтэй цэргүүдийг тосгон руу илгээдэг. Ингээд маргааш нь Зэний ухаан орж түүнийг Blacksmith тордож Зэний Blacksmith-ээс зэвсэг гуйж Blacksmith түүнд зориулан зэвсэг урлаж байтал арслангийн бүлэгмийнхэн түүнийг барин авч чи Зэнийг нуусан бидтэй чамайг хүн харсан байна лээ. Одоо хаана байгааг нь хэлж өгөөд өөрөө амьд үлд гэж хэлтэл Blacksmith татгалцснаасаа болоод улаасгаж халаасан сэлмэнд 2 гараа тас чавчуулаад шархаа тэлэлгүй ухаан алдаж Мөнгөн арслан болон түүний хүмүүс хархны хоол болог гэд хонгод орхин гарцгаадаг. Энэ үйл явдлыг тагнуулж Jack сэмээрхэн ажиглаж байсан байх ба арслангийн бүлэгмийн гишүүдийг явсны дараа Blacksmith-ийг аварч шархыг нь цэвэрлээд боож өгтөл Blacksmith өөртөө шинэ гар урлах болно гэд Jack болон түүний туслах 2-т бүх зааварчилгааг нь өгч шинээр ган төмөр гар урлуулад өөрийнхөө тайруулсан гараа галаар улаасгаж халааж байгаад төмөр гартаа нааж нийлүүлээд эрт дээр үед Shaolin-ы сүмд байх үедээ удирдах сурсан Chi энерги ашиглаад шинэ гараа яг л өөрийн мэт удирддаг. Харин Зэний Blacksmith-ийн найз бүсгүй ажлын өрөөнд нь түүнээс Blacksmith-ийн байгаа газрыг заалган авч Blacksmith болон Jack 2-той нэгдэж нөгөө талд Мөнгөн арслан өөрийнхөө хамсаатнуудтайгаа хамт ягаан цэцэгсийн хүрээлэнд ирж нууц агуулгад нь алтаа байршуулж эмсийн хүрээлэнгийн эзэн алтыг нь нууж өгсөн гэд 3% нь авахаар болж арслангийн бүлэгмийн залуусыг арх болон өгтөөрөө дайлж зугаацуулж хоноод шүн хохидтой дохио өгч арслангийн бүлэгмийн залуусыг унтаж байхад нь хороолгуулад бүх алтыг нь өөртөө авахаар шийддэг.
Ингээд Big Mom шүн охиддоо залуусыг хороо гэсэн дохиог өгч охид цуг хонсоо иччүүдээ нэг нэгээр нь хороож Blacksmith-ийн найз бүсгүй Brass-та хамт хоноод түүнийг хороох гэтэл зэвсэг нь арсыг нь нэвтэлж чадалгүй баригдаад ганц нэгэн савуулаад тэр дорол амьсгал ураадаг. Энэ эмсийн хүрээлэнгийн бүсгүйчүүд аллах үлдэх үедээ өөрсдөө хар аалзнууд гэж нэрлэдэг ба бүгд хар аалз болж хувраад Арслангийн бүлгмийн залуустай тулалдаж энэ үетэй зэрэгцсэн. Blacksmith Jack зэний 3 эмсийн хүрээлэн дээрж Арслангийн бүлгмийн залуустай өхлийн тулаанаа хийдэг. Энэхүү тулааны дараа Jungle тосгоныг газрын хөрснөөс арчгаар ирсэн засгийн газрын цэргүүдийн урд Jack гарч ирээд алтыг нь дээрэмчдээс буцаан авсан болохоо хэлж гал нээхийг нь болиулаад маргааш нь өөрийнхөө дөрөв хувцас өмсөж Blacksmith болон Зэний хоёртоо салах ёс гүйцэтгэн тосгоноос явж Зэний Blacksmith хоёр номын ах дүүс болж бие биедээ туслаж байхаа амлаад Зэний тосгоноос явж Blacksmith тосгондоо үлдэж бүдүүр зураглалаар кино төгсөж байгаа.